Сергей Скрипал нь өмнө нь Оросын холбооны улсын армийн офицер байсан бөгөөд Англи улсын талд тагнуулаар ажиллаж байна гэсэн үндслэлээр яллагдагчаар татагдаж байсан ч удалгүй өршөөгдсөн юм. 2018 оны 3 дугаар сарын эхний 7 хоногт буюу Нэм гарагт Сергей Скрипал болон түүний охин Юлия Скрипал нар хорцсон ухаангүй байдалтай олдсон байна. Хяналтын камерт Сергей Скрипал болон түүний охин Юлия нарын хордож ухаангүй байдалтай олдсон газар болох Вилчайр мужийн Сальцбургид байрлах газар тавьсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүрс бичигдүүлдэжээ. Оросын тагнуулт Сергей Скрипалийн болцшгүй хортлогын мөрдөн байцаалтыг Лондон хотын гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн төв болох Скотланд Ярдын терроризмтай тэмцэх хилдэс нэгтлэн шалгаар болсон байна. Гадаад харилцааг хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Борис Джонсны хэлснээр уг хэрэгт хэрвээ Кремлинээс оролцоотой байсан хэмээн нотлогдвол хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Скрипалийн эхнэр 2012 онд хор тавдрын улмаас нас барж, дараах нь түүний хүү Санкт Петербург хотод байх үедээ нас барсан эмгэнэлтэй явдал болж байжээ. Саяхан гарсан Сергей болон түүний охиныг хордуулсан хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр хүү хоёрын үхлийн шалгааныг дахин шалгаар болсон байна. Сергей Скрипалийн охин Юлия Москва хотоос аав дээрээ ирээд байжээ. Харин уг хэрэг болсны дараа аав охин хоёр хоёул эмнэлэгт хүргэгдсэн байна. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хариуцлагатай төлөөлөгчийн хэлснээр Сергей Скрипал болон түүний охинтой холбоотой энэ хэргийн тухай ямар нэг мэдээлэл байхгүй гэжээ. Гэхдээ тэд мөрдөн байцаалтад тусламж үзүүлэхээ мэдгдсэн байна. Одоогоор Сергей болон түүний охины биеийн байдал ноцтой байдалд байгаа ба яг ямар элементээс хорцсныг шинжээчид арай илрүүлж чадаагүй байна. Цөмийн тоосон зур дээр үндэслэн хор байх магадaltaй байгаа ч шинжээчдийн дүгнэлт арай гараагүй байгаа ажээ. Портон Давны цэргийн шинжилгээний лабораторид тэднийг хордуулсан байж магадгүй элементийг шинжилж байгаа аж. Эдгээр шинжилгээний хариу гарснаар олон зүйлийн учир тайлагдана хэмээн ажиглагч нар үзэж байна. Хэргийн газрыг шинжиж байсан мөрдөн байцаах газрын 3 офицер амьсгалах хүндрэлтэй тулгарч улмаар эмнэлгийн хяналтанд оржээ. Сергей Скрипал өмнө нь Европын улсуудад ажиллаж байсан Оросын холбооны улсын тагнуулуудын тухай мэдээллийг Их Британий тагнуулын ерхий газарт мэдээлж байсан хэмээн шүүхэд дуудагдсан юм. Тухайн үед хэргийг шалгаж байсан прокурор түүнийг 1990-ад оноос эхлэн Их Британий засгийн газартай хамтран ажиллаж байсан мөн түүнчлэн Оросын холбооны улсын албан их сурвалжийн мэдээлж байснаар нууц мэдээллийг задруулсныхаа төлөө 100,000 Америк доллар авсан хэмээн мэдээлж байжээ. 2010 оны 7 дугаар сард Москва хотоос судлагдсан 4 хоригдлын нэг нь Сергей байсан ба холбооны мөрдөх товчоноос Оросын 10 тагнуулыг судлах тохиролцооны дагуу энхүү суллагджээ. Тэрээр дараа нь Их Британий газар нутагт очсон байна.